Сайн байцгаана уу. Эрхэм мөндөд үзэгчтэй, эрхэм мөндөд наадамчтай. Бэлгэнд бол 17 дугаар жарны хаврын надаг сарын шинийн 8-ны бэлэгт сайн өдөр зохион байгуулагдаж байгаа. Увс аймгийн Улангом сумын Довнгийн хурд галын 1 жилийн ноён хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Хурдан хязаалан насны мордын уралдаанд гарааныхаа алтан шар зурхаа руу явж байна. Өнөөдрийн хязаалан насны баяр цэнгэл наадамд одоо газар цугларсан 50 гаруй алтан туурт ган дөрвөн дуураараа газар бомбордоход нэгэнтээ бэлэн болжээ. Өнөөдрийн баяр цэнгэл наадамд Увс аймгийн дэс сүмээр Цэвэн Арбадгийн хурдан буур дүрээ мордож байгаа харагдж байна. За мөн одоо Увс аймгийн Улангом сумын 8 дугаар огийн харьяат аймгийн налдар туяаж Дамдын сүрэнгийн хурдан хөрөө халзан хязаалан мордож байна. За мөн Увс аймгийн Түргэн сумын харьяат Батчаргалын хурдан хонгор хязаалан мордож байна. За мөн Увс аймгийн Улангом сумын Харкира 2 дугаар огийн харьяат Харкира нөргөл хурдны галан залуу яаж Пүрэв очрын хөв төгөлдрийн хурдан бүрүүрээ мордож байна. За мөн Увс аймгийн Тэс сумын 2 дугаар огийн аймгийн налдар туяаж Балжины Мин Бимжавын хурдан хөрөө халдвараа мордож байна. За мөн Увс аймгийн Улангом сумын 8 дугаар огийн харьяат Монгол улсын навраг малчин Батагийн хүү аймгийн налдар туяаж алтан гэрлийн хурдан шаргуураа бас мордож байна. Батагийн алтан гэрлийн хурдан шаргач нь одоо Увс аймгийнхаа одоо 25 сумын бас нэг үзэрийн нүрэнүүдийн нэгдээ одоо дааг байхдаа 3 сумын баяр цэнгэл наадамд 3 өдрийн зайтаа дараалан сайхан хоол сайхан дөрүүлжсэн бас л одоо цуут хурдан хүлэгдээ. Энэ хаврын хувьд бол одоо 8 мордож 4 төрөл 4 харагдаад байгаа үрээ. За ийхүү одоо газрын цуут одоо Увс аймгийн Давс сум, Тарайлан сум, Түргэн сум, Тэс сум, Наранбулаг сум, Завхан сум, Өлгийн сум гээд газраас мордож хурдан хурц хүлэгдэж өнөөдрийн баяр цэнгэл наадамд хурд хуваалцахаар мордож байна. Одоо тунуудахгүй 2025 оны 5 сарын 9-ний өдөр одоо Увс аймгийн Улангом сумын зостын уудам хөндөд одоо Увс аймгийн Төвийн бүсийн хурдан мордын уралдаан зохион байгуулагдах гэж байгаа. За уяачид одоо Төвийн бүсийн хурдан мордынхаа сунгааг хийх зорилгоор өнөөдрийн Довнгийн хурдын 1 жилийн ойд одоо бас л одоо өргөн дэлгэр сайхан ирж мордоо сунгаж сайхан газрын хурдууд цуглаж Довнгийн хурдын 1 жилийн ойд уралдааны хязаалан насны мордын уралдаан гарааныхаа тохиромжоор орж байна. За Довнгийн хурд гал гэдэг бол одоо аймаг сум бүсийнхаа уралдаануудынхаа амжилтаараа 2024 онд одоо Увс аймгийнхаа 19 сумаас тэргүүлээд Улангом сумаас одоо тодроод Увс аймгийн шилдэг гал холбоогоор одоо тодорсон байгаа. За Довнгийн хурд галынхан бол одоо шилдэг гал холбоогоор тодроод за мөн одоо 1 жилийнхаа зохион үүсгэн байгуулагчдын одоо 1 жилийн нугааг зохион байгуулж байна. За одоо тэгээд Довнгийн хурд галын уяачдыг тодхон турдвал одоо сумын налдар туяа Цэвэн сүрэнгийн Пүрэв очир гэдэг чинь Увс аймгийн үүсгэн байгуулагчдын түүхийн яар алдарт 99 жилийн баяр цэнгэл наадамд хурдан сайхан хээр халзан хязаалангаа холхон сайхан дөрүүлж байсан. За Увс аймгийн мөн одоо Довнгийн хурд галын сумын налдар туяаж Алтуунгийн миг мөрсөг гэдэг чинь бас л одоо хээр хязаалангаа Увс аймгийнхаа баяр цэнгэл наадамд одоо шүтлэн хязаалан найрагдуулж байсан. Бас л одоо газрын хурдан хүлгүүд байдаг. За хорж илөө эрхэм мөндөд үзэгчид наадамчтаа. Хүлгийн алтан тоос хөхмөлийн тэнгэр дор босгол бэлэн болжээ. Газраа цугларсан 50 гаруй алтан дур хязаалан одоо гарааныхаа алтан шар зурхаараа ороод одоо нэгэн зэрэг сайхан нэгж байна. Довнгийн хурдынх нь одоо наадмыг ингэж хийдэг юм а гэдгийг бас сайхан харуулж байна. Одоо саяхан одоо тэргүүн хурд 5 сарын 1 зохион байгуулсан уралдаанууд яахан бодсон бол за түүний одоо бас түүнээс одоо бас нэгэн сайхан засварлаад одоо үүнд мордоо минь уснараа нэгэн зэрэг сайхан оруулаад зохион байгуулалтын хувьд бол өндөр түвшинд зохион байгуулж байгаа Довнгийн хурд галынхандаа бас одоо амжилт хүсэж цаашдынх нь одоо мордынх нь уян сойлгон цог золбог хиймэртэй байхыг хүсээрэй ёо. Мөн одоо амжилттай ахиулна энэ жилд 2025 онд бас л одоо шилдэг холбоогоор амжилттай ахиулах байхаа гэдэгт итгэл дүүрэн байна. За өнөөдрийн одоо энэ Довнгийн хурд галын 1 жилийн баяр цэнгэл наадмын хурдан мордын уралдааныг одоо Монгол орны өнцөг буланбарт аж төрийн амьдарч байгаа ард иргэд зон олон одоо Увс аймгийн Улангом сумд байдаг Увс цуц сайтын хамт олон одоо бүрэн нэрх харин шууд дамжуулан үзүүлж байгаа түүлийн их баяртай байна. Ингээд Увс цуц сайтын хамт олонд одоо бас амжилт хүсье. За хорж илөө эрхэм мөндөд үзэгчид наадамчтаа ган дөрвөн тураараа газар бомбордон газраас цугларсан 50 гаруй алтан дурт өнөөдрийн их баяр цэнгэл наадмын
Хязгаарлан насны мордын уралдаан гарааныхаа алтан шардлагаас нэгэн зэрэг сайхан хэрэглээ. За увс нуурынхаа хаянаас адрагны удам хөндийг туулсаар одоо хурдан хязгаарлан насны мордын уралдаан одоо 8-7 км-ийн насаас эргэлээ. За одоо төд хөдөлгөөн манай өвчтөц сайтын хамт олон одоо өвчтөц сайтын одоо хүн цагаан машин хурдан гихчингүүгээд одоо их үзүүрийн хэдэн мөрөндөө тав ихний хүргээ сайхан сониртуулаад өгнэ. Одоогийн байдлаар хурдан хязгаарлан дээсэн дээр одоо тоосон дунд жаргачихгүй сайхан гарч ирлээ. За ийхүү одоо хурдан хязгаарлан насны мордын уралдаан зул задраа гараад ирэхэд Овс аймгийн Улангом сумын 8 дугаар багийн аймгийн надар туяа Дамдын сүрэнгийн хурдан хөрөө алдсан соёо хязгаарлан ч одоо наагур хошоо гараад ирсэн байна. Дамдын сүрэнгийн хурдан хөрөө алдсан соёолон гараад ирсэн бол за өнгөн дээр одоо сайхан хээр соёолон гараад ирсэн байна. За түүний ардаар явж байгаа хурдан халдсан соёолон бол одоо Овс аймгийн Улангом сумын 8 дугаар ангин Довгийн хурд голын уяач Алтун гмиг мөсгийн хурдан алдсан гэж 15 номертой мордсон гараад ирсэн байна. За наагур явж байгаа энэ сайхан шаргуураа бол одоо Овс аймгийн Улангом сумын 8 дугаар багийн харьяат Монгол Улсын ургамалчин Батагийн Налтан гэрлийн хурдан шаргуураа өнөөдрийн баяр цэнгэл нааданд айргийн тавдар гарчлаа шар цайжны метр урагшлаа. Батагийн Налтан гэрэл гэдэг чинь одоо энэ цаг үед одоо хурдан урдсан мордыг бас сайхан уйж байгаа уяач та одоо хээгүй сайхан хөдөөгийн хөх уяач байдаг. За цааталтын явж байгаа урдан бороор Овс аймгийн Улангом сумын 8 дугаар багийн харьяат Монгол Улсын соёлын гавьяач үзэгч нь алдар тэг дүүчин Лослин Молдбаатрын ах Баянмөнхийн эрхэм баярын хурдан боруура өнөөдрийн баяр цэнгэл наадын 5 дээр гараад ирсэн байна. За энэ 100 номертой боруурач за тэр 15 номертой боруура Овс аймгийн Тэс сумын харьяат Цэвардынгийн баяр цаахны хурдан боруура 10 номертой мордсон 15 номертой мордж харагдаж байсан. За Овс аймгийн Тэс сумын харьяат Цэвардынгийн хурдан боруура өнөөдрийн баяр цэнгэл наадын хөтлөөд гараад ирсэн байна 15 номертой. За түүний ардаар явж байгаа одоо 18 номер байна. За 18 номертой шар цайжвчтай хурдан загвараар бол одоо Овс аймгийн Улангом сумын 8 дугаар багийн уяач Довгийн хурд голын уяа сумын надар туяа цэдэ сүрэн мөрөөчийн хурдан боруура гараад ирсэн байна. За хал зүрэ. За сайхан хурал зүрэ гараад ирсэн байна. За Инх одоо Овс аймгийн Улангом сумын адрагны удам хөнний дээр зохион байгуулагч байгаа Довгийн хурд голын 1 жилийн нөө зохион байгуулагдсан хурдан хязгаарлан насны мордын уралдааныг 15 номертой хурдан шар цайжвчтай хурдан боруура хөтлөө гараад ирсэн байна. Энэ бороор бол одоо Овс аймгийн Тэс сумын харьяат Цэвардынгийн баяр цаахны хурдан боруура хөтлөө гараад ирсэн бол цаатлаар нь цэнхэрвчтэй хээрээр гараад ирсэн. Хээр азарган дэлтэй хээрээр номерыг заагараа банах. Зурглаачин дурн азарган дэлтэй хээрээр дээр нэг очоороо. Тэр хээрээр бол одоо Овс аймгийн Улангом сумын харьяат Баянмөнхийн эрхэм баярын хурдан хээрээр гараад ирсэн байна. Монгол Улсын гавьяач үзэгч нь Лослин Молдбаатрын хурдан бор азарган дэлтэй хээрээр хурдан гараад ирсэн бол айргийн 3 дээр одоо Овс аймгийн Улангом сумын 8 дугаар багийн уяач цэдэ сүрэнгийн мөрөөч хурдан бороор гарсан. За наагуурын гарч иж байгаа азарган дэлтэй сайхан хурал зөрөө бол Овс аймгийн Улангом сумын 8 дугаар багийн аймгийн надар туяач Дамдын сүрэнгийн хурдан хурал зөрөө гэдэг чинь одоо тоосон дөрөнд хоёр ч хатхатаас уграад айргийн 3 зүтгэд ороод ирлээ. За цаатлын хөрүүрийн номерыг суужныг харнаа. За айргийн 5 дээр бол Овс аймгийн Улангом сумын 8 дугаар багийн Задуяач Баянмөнхийн эрхэм баярын хурдан бороор гараад ирсэн байна. Баянмөнхийн эрхэм баяр гэдэг чи одоо 2 хязгаарлан гаргаад ирсэн байх шүү. Хээр хязгаарлан одоо амгууд дээр гараад ирсэн бол бор хязгаарлан айргийн 5 дээр гараад ирсэн байна. За ийхүү одоо за 1 7 8 9 бөөрөн дээр одоо Овс аймгийн Улангом сумын харьяат Монгол Улсын ургамалчин Батагийн Налтан гэрлийн Батагийн Налтан гэрэл аймгийн надар туяж Батагийн Налтан гэрлийн хурдан шаргуураа гараад ирсэн байна. Энэ шаргуураа бол одоо дааг байхдаа одоо 3 сумын баярт 1 жил 3 төрүүлж ясны үрээд Овс аймгийн түргэн сум үүсгэн байгуулсан түүхэн яриа алдар 97 жилийн баяр цэнгэл нааданд одоо бас одхон сайхан төрүүлээ. За мөн Овс аймгийн Сагил сум үүсгэн байгуулагчдын түүхэн яриа алдар 97 жилийн баяр цэнгэл нааданд төрүүлээ. За мөн Овс аймгийн Улангом сумын одоо баяр цэнгэл нааданд мөн сайхан хол төрүүлж ясан сайхан хурд дүрээдээ Батагийн Налтан гэрлийн шаргах гэдэг чинь одоо 9 сарвадын бүрэн дээр бодлаа. За энэ наагур орж байгаа шард энэ яган зайжвч донгороор бол одоо Овс аймгийн түргэн сум яриа автин матчрал донгор гэдгээр мөр эдгээр түн нантахгүй. Саяхан одоо Монгол цостын удам хөндө зохион байгуулагчсан Монгол магны уралдаанд одоо айргийн 3-аар давхсан сайхан хонгороо гараад ирлээ. Юуг одоо Овс аймгийн Улангом сумын 8 дугаар багийн Чимэд цэдэн буюу Сигара гэдгээр морь сонирхч талдахгүй. Сигарагийн
Уйс урд донгороо одоо нэг 10-ын буурын дээр одлаа. За манай дурагчдаас дурагчлаараа. За энэ тоосон донд урагшиж байгаа тэр. За тэр тоосон дотор явж байгаа хөрөөр бол Увс аймгийн Улаангомс Харкира 2 дугаарагийн уяаж Харкира хурдны голын залуу уяаж хөрөөчрийн өв төгөлдрийн хурдан хөрөөрөө нэг 15-6-гийн буурын дээр гарч ирсэн байна. За цаана явж байгаа тэр бүтөөс зайжвштай цэнхэр зайжвштай хөрөөрөө засмалтай хөрөөрөө бол Увс аймгийн Улаангомс Харкира хурдны гол сумын налдар туяаж Надимдын сэрүүдийн хурдан хөрөөрөө гараад ирсэн байна. За Улаанбаярын мат жаргалын хурдан онгороо чинь одоо бас араас сайхан зүтгэдэг дээ. Сайхан Монгол өрөө одоо өнөөдрийн баяр цэгэл наад нэг 10-ын буурын дээр гарч ирсэн байна. За Батагийн алтан гэрлийн шарга гэдэг чинь одоо нэг урагшаа чинь 7 8 9 буурын дээр явж байгаа. Наагурамж байгаагаар бол Увс аймгийн Улаангомс 8 дугаагийн харьяа Баян-Мөнхийн эрхэм баярын хурдан бороо жаахан ашлаа. За Батагийн алтан гэрлийн шарга гэдэг чинь одоо сайхан ярал зал урагшаа зүтгэлээ да. За урагшлаа одоо. За өнөөдөр одоо энэ хөө Довнгийн хурд голын 1 жилийн их баяр цэнгэл наадмыг одоо Увс аймгийн Улаангомс Увс зүйт сайтын хамт олон одоо бүрэн нэрхээр шууд дамжуулна зүйлж байна. Монгол орны цэг улам бүрт аж төрн андарч зугаар тэргэд шууд одоо харах боломжтой. За энэ хал зураа жаахан ошлоо. Энэ хал зураа бол Увс аймгийн дэс сумын 2 дугаар багийн Балжны Мимживэн халдсан гэдэг үрээ чинь жаахан ошлоо. За энэ хөө одоо соёл хязгаарлан насны мордын уралдаан одоо бараанд ороход одоо 1 км дутуу үлдэхэд Увс аймгийн Улаангомс 8 дугаагийн уяад аймгийн налдар туяаж Дамдын сүрэнгийн урд хүр алт зүрэ айрган 3 дээр гарч ирсэн бол 15 номертой морч нь Увс аймгийн дэс сумын харьяа Цэваравдгийн баяр цаахны хурдан бороо өнөөдрийн баяр цэнгэл нааданд хошойлгээд эхэллээ. Гарсан цагаас нь шүүдлэл хөдлөлөө. Гараамаас гараад хөдлөлөө. Бараанд ороход бараг хөдлөх юм байгаа дээ бороо. За цаатлаар нь шургаж байгаа зэнкэр комбинзантай хөвгтөө адраган дэлтэй хээр ороод одоо Увс аймгийн Улаангомс 8 дугаагийн уяаж Баян-Мөнхийн эрхэм баярын хурдан хэрвээ. Энэ хээр ороод одоо Монгол Улсын говьд жүжигчин Лослин Болдбаатрын хурдан бураа зургаан төл Баян-Мөнхийн унгаа дөө. За Дамдын сүрэнгийн 8 дугаагийн уяаж Дамдын сүрэнгийн галзан гэдэг чинь өнөөдрийн баяр цэнгэл маадыг хөөхтөн зүгээр амын тат чадахгүй шиг ганцхан гараар хөдлөө шууд туулаад нэг 5 м жилээтэй гарчаад чих хатгаад хөдлөө. За энэ бороор бол одоо Сүхбаатар аймгийн Доронтой хөлбөмбөр сумын Эрсүрэ Дамдын сүрэнгийн хүү Жамсран гэдэг залуу нь одоо өнгөрсөн жил сайхан шүтлүүрээ авчирч Улаангомс баяр 6-аар оруулж байсан. Тэгсэн бол одоо өнөөдрийн довн дээр бас Довнгийн хурд голын 1 жилийн баяр цэнгэл нааданд одоо хал зүрэ өнөөдрийн баяр цэнгэл тоосон дөрөтэй хөтлөөд эхэллээ. За түүний ардаар бол одоо Увс аймгийн Улаангомс 8 дугаагийн уяаж Баян-Мөнхийн эрхэм баярын хурдан адраган дэлтэй хоёроор гарч ирээд хөтлөлээ. За 3 дээр явж байгаа 200 номертой хүр алт зүрэ 3 дээр тий. За 3 дээр явж байгаа 200 номертой хүр алт зүрэ бол Увс аймгийн Улаангомс 7 дугаар багийн харьяа Төрмөнхийн хурдан хүр алт зүрэ мордлаа. За олон түмнээ одоо Хүүддүү мөнхөг хэмээх нэрээр нь бол ард түмэн бол энэ андахгүй. Хүүддүү мөнхөгийн хурдан хүр алт зүрэ айргийн 3 руу шурглаа. За цаатлаар нэг хар үрээ гараад ирсэн байх шүү алт руу. За тэр алт руу жаахан замаас орчих хүрээ шиг боллаа. Номергүй явж байна. Алт руу замаас орсон байна. За эрхэм өнөд үзэгчд наадамчтай Увс нүрийн хөвөнөөс адрагны уудан өндийг туулаад гараад ирэхэд Довнгийн хурдын 1 жилийн зориулагдсан 1 жилийн их баяр цэнгэл наадамд зориулагдсан хурдан хязгаарлан насны мордын уралдааны тоосон дөрөтэй хол тасаргаа төрүүлж байгаа энэ хал зөрөө бол одоо Увс аймгийн Улаангомс 8 дугаагийн аймгийн налдар туяаж Дамдын сүрэнгийн алдан гэдэг үеэрч өнөөдрийн баяр цэнгэл наадмыг 45 м тарлаа зүтгэж байна. За өвгөн уяач бол одоо бас л за Шиммор хуучин уяач хоёр бас модноос хасагдаагүй гэдгийг үзүүлж байна. Дамдын сүрэн гэдэг чинь одоо тоног дамаа гэдгээр нь ард түмэн нандахгүй. 8 дугаагийн уяач одоо Дамдын сүрэнгийн урд алт зөөрэ өнөөдрийн баяр цэнгэл наадмыг бас л нэг тоосон дөрөтэй нэг 500 м болгон төрүүллээ. Энэ бороо өрөөг бол одоо Доронтой аймгаас өнгөрсөн жил Дамдын сүрэнгийн хүү Жамсран авчирж байсан тотхон санагч байна. За энэ хөө өнөөдөр Довнгийн хурд голын 1 жилийн их баяр цэнгэл нааданд тоног дамаагийн хурдан хүр алзан өрөө чинь тоосон дөрөтэй төрүүллээ. За энэ хүр алзан өрөө төрүүлсэн бол аман үзүүн дээр одоо Увс аймгийн Улаангомс Увс аймгийн Улаангомс 7 дугаар багийн уяач Хүүддүү мөнхөгийн хурдан хүр алзан өрөө 2 дорсон бол айргийн 3-д Увс аймгийн Улаангомс Баян-Мөнхийн эрхэм баярын хурдан хээр орсон бол айргийн 4-д одоо сайхан. За Батан алтан гэрний шарга гэдэг чинь 6-7-гийн багцаанд ороо авчлаа шүү.
За мэн одоо Цэваардын баяр цаахны бор гэдэг чинь бас нэг 10 гаргаад орлоо. Үлэн баярын Батчаргалын хонгор гэдэг чинь 12-3-ын багцаанд орчлоо. За мэн Тэссүмийн хараад Бимжавын Балжны Бимжавын урдаа хүр алт зүрэ орж байна. За инх одоо хязаалан насны мордын уралдаанд одоо маргаан бодлоогүй сайхан болж өндөрлж байна. За 10 дуулаа 20-ын багцаан дээр дэвэд орж байгаа юм бороо бол одоо Увс аймгийн Улангом сумын 8 дахь гарагийн Баянмөнхийн эрхэн баярын хурдан бороо бас нэг 20 гаргаад орлоо. За инх одоо хязаалан насны мордын уралдаанд маргаан бодлоогүй сайхан болж өндөрлөө. За та бүхэндээ одоо айргийн мордын эдтэй төтгөх мочин дараа уулзуулнаа. Мөрийн нэг дүүт гараад адилхан мөнгө задагчмаар гэж байна. Наша. За сайн байна уу. Ингээд Довонгийн хурд галын 1 жилийн хойд зохион байгуулагдсан хязаалан насны мордын уралдаанд сайхан хүр алт зүрээгээ төрүүлглээ. Олон түмэнд өөрийгөө сайхан танилцуулахгүй. За маш их баярлалаа. Хүр алт зүрээ Довонгийн хурд галын уралдаанд гол сайхан төрүүллээ. Маш их баярлалаа. За хүр алт зүрээ удам өгч урдамны яаж уралдаж байгаа. Удам өгч одоо дорн чиглээ одоо миний найз шинэ хоёр гэж залуу байгаа. Тэр залууг нь унаа дөө бэлгэнэс дөө. Маш их баярлалаа. За баярлалаа. За дараагийн наад намжилт хүсье. За сайн байна уу. Увс аймгийн Улангом сумын Довонгийн хурд галын 1 жилийн хойд зохион байгуулагдсан хурдан хязаалан насны мордын уралдаанд одоо сайхан хээр өрөөгөө харигдууллаа. Олон түмэн сайхан өрөөгөө танилцуулахгүй. За баярлалаа. Улангом сумын хариат 8 дараагийн иргэн Баянмөнхийн эрхэн баяр гэх юм байна. Хээр өрөөний удам өгч урдамны яаж уралдаж вэ? Өөрийн унгаа дуу авсан багсаад наадмын орон гитар төрүүлээ. Болдотор гавьяатын бороо зурган дээр үү? Тий, болдотор гавьяатын бороо зурган. За баяр хүргэе. Өшөө олон нааданд ариг төр аваарай. За баярлалаа. Модрын булхан таныг мөнгөтэй явж явах болтугай. За баярлалаа. Игэл дорсон юм игэл дороо. Тавар урсан. Бүр тэд наашраа. Машин руу хөлдөө тавар. Машин руу хөлдөөрөө. Камераар оч. За сайн байна уу. Увс аймгийн Улангом сумд зохион байгуулагдж байгаа одоо Довонгийн хурд галын нээлтийн наадамд одоо сайхан уралдаж өрөөгөө харигдууллаа. Олон түмэн сайхан өргөд танилцуулах. За би Увс аймгийн Нүлгэн сумын хараад залуу ясны сум бүгийн даваадан гэдэг залуу байна. Уурлын маань ичтэр Ховд аймгийн Мөнгө сумд болсон зөөмөсөн уралдаад долоод хурдлаад өнөөдөр бас дутуугаа гүцээ сайхан төрүүллээ. Өчтөр бол давхар байна үрээ юм. Тэгээд давхар байна. Өчтөр Ховд аймгийн бороо байна удам өгчлөө. Урдамны яаж уралдаж вэ? Бороо маань нийт нь
Улс аймгийн Улангомсон байраад аймаг алдарт байж өвөнөө мөнгөтөр ахтаас баярлалаа гэж хэлээ. Дамжуулж бас надад ирж бас надад юм байна. За баяр хүргээ ушуулнаас За харигтраа. баярлалаа. Та нарын ажилд бас өндөр амжилтсаа. Тэр зогсоож.